Нөгөө нэг жараханууд ил гаргачаад акулууд нь цаана үлдчих гээд байна. Тэг анхаарал ерөөсөө тийшээ төвлөрөхгүй байна. Тухайлбал хамгийн том хулгайч нь офтек гэрээн дээр байгаа. Офтек гэрээг арай гэж ил болгосон чинь тэр талаар дуурдаг, нэгч хүн алга, тэр талаар нэвтрүүлдэг хэвлэл мэдээлэл цөөхөн байна. Одоо ингэж болохгүй. Тухайлбал офтек гэрээний цаадал хамгийн их хөнгөлтөө нөхцөл авсан дэлхийд байхгүй гэрээ хийсэн компани чинь Bod International гэж байна шүү дээ. Гэхдээ дэлхийн зах зээл дээр нүүрсний үнд $300-400 хүрч явах үеийн сүүлийн 3 жилийн ковидтай үед энэ төмөр замыг барьсан үнэн шүү дээ. Төмөр замыг барихдаа нөгөө төмөр замаас 3-4 дахин илүү үнэтэй барьсан үнэн байна. Батлагдчихад байна. Хоёрдоорт болохоор тэрнээс илүү нь юу вэ гэдэг тэгэхээр дэлхийн зах зээл дээрх үн дунджаар сүүлийн 3 жилийн хугацаанд $190 1 тонн дутамд байхад $60 хийсэн байна гэд. Зарим газар 50, зарим тохиолдолд өссөн байна. Гэхдээ чи 3 дахин илүү хямдралтай үнээр авсан тодорхой баримтаар гараад ирлээ шүү дээ. Гэхдээ Монгол улсын сүүлийн 10-15 жилийн түүхэнд хэн эрх мэдэлтэй байна гэд ерөнхийлөгчдөр очиод том бизнесүүд нь мөргөж очиод төслөө танилцуулаад боллоо гэд тохиролцсон бол тэрийгээ шууд улсын нууцад оруулаад тэрийг засгийн газар ерөнхий сайд нь ч мэддэггүй ийм нөхцөл байдалтай явж ирсэн үнэн шүү дээ. Алтмаагийн Бат Толго гэдэг хүн ерөнхийлөгч байхад энэ голомтын Баясгалан гэдэг хүн гүйж очиод одоо ингээ хамгийн том хулгайг чи хийцэн байгаанд очтой байгаа зү. Яагаад ярихгүй байгаа хүмүүс? Тэгээ яагаад энэ хүмүүсийн асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдахгүй байгаа? Яагаад зарлагдахгүй байгаа? Тэгээ энд байгаа нэг хэдэн их мэдл байхгүй шинээр би сонгогдсон гишүүд дээр туг дохиад тэгээ цаашаа нэг арц намын нэг ганц хоёр гишүүд дээр туг дохиад цаашаа явна гэвэл шудраг яс биш ээ. Энд бол иргэд бол үүнийг хүлээж авахгүй байх. Улсын хор судалтай хүн намын хувьд бол энэ бид нар бас хүлээж авахгүй шүү. Цаашаа юу вэ гэд тэгэхээр цаашаа бидний тогтолцоогоо өөрчилж ямар ч хүн гарч ирээд бурхнанд гарч ирээд зүтгэр болдог биш. Ийм тогтолцоог л хийж иж хулгай маань зогсон шүү. Зогсон шүү. Ийм болохоор бид нар тогтолцооны өөрчлөлтийг шаарддаг байгаа юм аа. Би та нарт ганцхан жишээ хэлье. Ганцхан жишээ. Зарим хэвлэлийнхэн бас мэдээлэлгүй байгаа. Төр хорооны ажлын хэсгийн хурал гэж болсон. Зарим бас нууц болсон. За ил болсон хэсгүүд дээр нь би энд байгаа сэтгүүлчдийг оруулах гэж оруулж байгаад бүгдээрээ хамтдаа тэрийг сурвалжилсан. Гэхдээ нэг зүйл орхидод байгаа нь юу вэ гэхээр Эрдэс 5 толгой дээр төрийн өмнөөс очисон бүрэн эрх төлөөлөгч Ж Ганбат гэж байна. Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга тодорхой хэлээд байна шүү дээ. Ийм гэрээ байж анх удаага энийг чи үзэж байна. Би сангийн яамд 25 жил ажиллахдаа ийм гэрээ үзээгүй маа гэд. Үнэн би сангийн яамд 15 жил ажилласан тийм гэрээ үзээгүй. Би олон улсын байгууллагад бас өнөөдөр хүртэл бас ажиллаж ирсэн тийм гэрээ дэлхийд дээр байхгүй юу? Ямар гэрээ гэдэг юм гэхээр тухайлбал ханшийн эрсдлийг Эрдэс 5 толгой хариуцнаа. Энэ хугацаанд. Өөрөөр хэлбэл ямар нэг ханшийн эрсдэл байх юм бол тэрийг өгөөрөө бид нар хохирол хүлээхгүй шүү. Bod International. Хоёрт нь нэг өдөр нүүрснийхаа төлбөрийг хийхгүй бол, нийлүүлэхгүй бол өмнө нь нийлүүлсэн нийт нүүрснийхаа 20% нь та нарт алтан тооцсон шүү. Ийм гэрээ шүү дээ. Тэгээ маш олон ийм гэрээнүүд байна. Гэвтэл хинэн захиалагч, хинэн гүйцэтгэгч юм аа гэд байран солигдсон. Энэ асуудлыг зам тээврийн яам нь мэдчих байна уу? Уул уурхайн сайд нь мэдэж байна уу гэхээр ямар ч мэдээлэл байхгүй. Мэдж байгаа 3 субъект байгаа. Нэг нь Эрдэс 5 толгой, нөгөөх нь Bod International, хяналт тавих үүрэгтэй 5 толгой төмөрцөн. Засгийн газар ч мэддэггүй, их хурлын гишүүд нь ч мэддэггүй, хэн ч мэддэггүй. Ийм байдлаар хулгай чинь бүр их хэмжээгээр хийгдсэн байх шүү дээ. Тэгээ бидний тооцоогоор хэрвээ $60 биш, цаашаа жишг үнээр буюу зах зээлийн үнээр тооцсон бол энэ чинь $190 тооцоод явах гэсэн юм аа. Үүнээсээ зарлаа хасаад байх юм бол нэг тооноос $90-100 зүгээр л кармалцсан байна шүү дээ. Тэгээд цаашаа хуваарлаж байгаа байхгүй юу? За тэгэхээр одоо сэтгүүлчтэй хэвлэлийнхаа иргэдээ 40 их найд гэдэг тооч улам бүр ингээд тодорхой болоод байгаа. Анх бол ямар ч хулгай байхгүй байсан юм аа. Манай ардын намаас нэг ч хүн хулгайд ороогүй л гэд байсан. Одоо ингээд эн чинь хулгайч нар зарлаад байна. 40 их найд чинь хууль зүйн сайдын тайлбараар 10 их найд хулгай болчлоо. Тэр бол тодорхой юм аа гэж өсөөл яваад байна. Цаашаа өсөөд явна тодорхой. Хамгийн том бизнес хийгээд мундаг хүмүүсээ гэд бид нар алхад ашаад байдаг. Тэр хүмүүс чинь бас хулгай хийгээд байна шүү дээ. Тийм байгаа зү. Тийм болохоор одоо энэ бизнесүүд дээр
хариуцлага тооцох асуудлыг чангалах хэрэгтэй. Энийг хаах хэрэгтэй. Энгийн бизнесээ хийгээд татвараа төлөөд зээлээ аваад явдаг ийм хүмүүсийг бол бид нар ерөөсөө харлуулж огт болохгүй. Нүүрсний салбарт байна уу? Уул уурхайн салбарт бизнесээ хийгээд ажлын байрыг бүтээгээд явж байгаа бизнесүүдийг бид нар нийтээр нь харлуулж бас болохгүй. Ялгах хэрэгтэй шүү. Ийм бол тээр одоо ингээд ийм том хулгайгаа бүгдээрээ зогсоохын тулд тухайлбал нэгдүгээрт үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ямар нэгэн аж ахуйн шин чанартай ямар нэгэн гэрээ уул уурхайтай холбоотой том төсөл, дэд үтсийн том төслүүдийг усын нууцад оруулаад тэнд шийддэг, зөвлөмж гаргадаг байдлыг ор үнсээр нь зогсоох хэрэгтэй. Нэг. Хоёрдугаарт өнөөдрийн энэ хилцэгдэж байгаа авилга албан тушааллын асуудалтай нөхдүүдийг амьдралд нь дахиж төрийн албан руу оруулж болохгүй. Гэр бүлээрээ энэ нөгөө нэр хүнд нь ундаг. Тэгээд ичиж зовдөг энэ байдлыг бид нар одоо шийдэж өгөх нь зүйтэй.